За бидний ямар ч байсан зорьсон газар саадгүй сайхан яваад ороод ирлээ дээ. Олоход бас гайгүй маань. Ахтаа бас бид нар ч нэг тийм яаруу явсангүй. Замаараа бас сайхан дүрс мөрс аваад ингэж явсаар байгаад. Тэгээд ямар ч байсан өнөөдөр одоо Эрдэнэ шишийн тариалангийн баригад гэж байгаа. За орой мэндэ. За олоод ирлээ. За сар шин сайхан уу. За одоо золгоч ид тоо тийм ээ. За амар нүү сайхан шинэлээ. Сайхан шинэлөө. Энийг зүвчээ. За одоо ингээд хоёлаа ажиллаа эхэлнэ шүү дээ. За сонь сайхан явтай. Ажлаа өрнүүлээл одоо цагаан сарын амралтын өдрүүдээр ажихуд дээр ирэл байж. Өнгөрсөн оны хавраас ахуулаад одоо энэ тариалангийн талбайны мэдээллүүдийг бол би энэ тэндээс аваад байгаа. Ялангуяа би чи одоо нөгөө чиний нөгөө юу гэдэг пэйж шүү дээ. Саятан сүрэг чинь дагдаг те нөгөө чиний мэдээлэл зэтэллүүдийг чи үзэн за нөгөө тижээлэлтэй янзын юмны одоо худалдааваар юм хийж байна за ургац сураалт явагдаж байна ингэж байна тэгж байгаа мэдээллүүд чинь зөндөө харсан. Тэгээ нөгөө төрийн 3 өндөрлгүүд энэ төр бас наашаага эрд зочлоо гэж мэдээллүүд чи үзээд байгаа. Нэг очихнийсэн гэ тэгээ би тэр чи холбогдож яваад уг хүний чи ажил бас нэлээд дийлдэхгүй ажил ихтэй. Тэгэж холбогдож явсаар юм байгаад одоо л нэг юм гайгүй тохироо гарч байна. Тий одоо энэ завтай л байна. Амралтын өдрүүд цагаан сарын амралт. Арай гайгүй, жоохон амьсгаах маягтай. Ажилчтайгаа танилцж хооч хөөрөй доо чи. За. За ширэмэрэ зассан чи. Оо ямар та дэг ирнэхэр чи хүлээгээ сууч. За. Зааш суучих уу? Наа тгийш дээш суучих. За сар шин сайхан. Сар шин сайхан айл их салтман бихсүглөө. Тэглээ. За. Би амгалан сүрэг тарга онц сайхан оров. Онц сайхан орлоо. Энэ жил ч өтө сайхан. Тариалан ургац ихтэй. Маа ихтэй ол 100 ихтэй. Сайхан жил гарч ирнэ тий. Сайхан жил гарч байна. Гал морон жилдээ. За хоёул сайхан хуцаанд ингэлж байгаа тухтаа суух уу? Тэгээ. За тэгээ тий. Халуун байгаа сте Тэгээ тий. халуун байна. За тэгээ хуцаад эхэлчих. Одоо цагаан сарын амралтын өдрүүдэд ажилдаа амраацсан байна. Яасан сайхан тосон шаргалцсан цавтай. За. Анар орд гэж компани тийм ээ? Тий. За анар орд гэж одоо Эрдэнэ шиш тариалангийн миний зүгээр би өөрөөр ойлгосноор л ярьж байгаа шүү тий. Компани байгаа. За тэгээ манай одоо энэ инх хүлэг. Тий. Инх хүлэг гэж залуу бол одоо энэ компаниг одоо бол бас одоо удирдах яваа тий. Тий. Хариуцаж удирдах яваа. За тэгээ одоо ер нь бол газар тариалан мал аж ахуй салбарын одоо чиглэлийн хүмүүс бол надаар хэлүүлдэггүй энэ хүнийг бол маш сайн мэдж байгаа. Би өнөөдөр зүгээр яг энэ залуугийн хийж байгаа бүтээж байгаа за малчтад ямар өгөөчтэй хэрэгтэй за мөн газар тариаланд ямар хэрэгтэй ер нь одоо энэ цаг үед бид нар энэ мал аж ахуй газар тариалангийн чиглэл ямар чиглэл рүү явж байгаа те ямар хөө өнгө төрхтэй байгаа ямар нь хэцүү, ямар нь ололттой байгаа ч үгүй юм уу те. Энэ талаар хоёулаа сайхан энэ гал морж юм одоо босго дөнгөж давж байгаа сайхан тохиолдолд ярилцъя гэж бодож. Би бас нэлээд шалж иж тэгээд өнөөдөр нэг зав цай тохиогоод уулзж байгаа их баяртай байна. Ер нь үзэгчдэд бас нэг өөрийгөө сайхан танилцуулаад тэгээ хоёулаа яриагаа эхлэдэг хөө. За танай хамтлагийг ингээд зориод ирсэнд баярлж байна. Нааг их төвшөө авахтай их хүлэг гэдэг. Тий. Анар орд компани гүйцэтгэх захирлаар ажиллаад одоо 2 жил болж байна. Ерөнхийдөө бүх ажлыг хариуцсан явж байгаа. За. Энэ хөлгийн хувьд одоо альт нутгүй багнаас хаана өнгөрөв? Ер нь яг энэ газар тариалангийн чиглэлийн мэргэжилтэй юу? Яаж яваад энэ салбар руу оров? Миний хувьд нутаг аав хөвс юу хинти. Тий мөнгөн мөртих. Ээж ар хангаа. Тий. Ер нь газар тариалангийн мэргэжил гэж юм байхгүй. Ер нь багасаа л нөгөө манай эмээ хоёр бол ерөнхийдөө малчин хүмүүс. Тэгээ баг байхад мал дээр манай эмээ хоёр хинтэд малтай мал малдаг. Ер нь тэгээ багасаа л мал амтнд хийжээдэг, сонирхдаг. Тэгээ ер нь аж ахуйг ер нь багаас эмээ өдөр өссөн. Тий ер нь бол эмээ дээр л өссөн. Тэгээд багасаа л ер нь мал аж ахуй амтнд их хайртай, амтнд хийжээх сонирхолтой тийм хоббитэй ер нь. Одоо бол хоббигоо амьдралаа олгоцсон явж байгаа хүн гэж ойлгож болох нь шүү дээ. Тий, ер нь хоббигоо дуртай маягээл зорьсон юмдаа хүрэл. Тийм байна. Хөшөөж том өрөөдөлтэй л яваа. Тийм байна. Амбул хэдүүлээ. Амбул одоо 4 хүүхэд байгаа. Ямар гоё юм бэ. Эхнэр хүүхэд нь хотод уу? Хотод байгаа. Хотод. Тэгэл наашаага бас одоо тэгэл сургууль соёлоо амрахч байд юм уу? Өрн дулаан цаг болонгууд тэгэл бас
агаар нь хайчаад тий. Тэр 100 намартаа тэгэл аль болох хөдөө ахыг зорддог. Ер нь тэгэл одоо хотын утаа төгсөлд хинч нэг байгаад тахтай дургуул ах шиг байсан залуучууд. Миний үеийн залууч аль болох хөдөө газар тариалан мал аж ахуй эрхэлж хөдөө амьдрах сонирхолтой болсон. Ер нь дийлэг хүмүүс тэгээд намар одоо яалч сургууль сургалтаар хүн болго сургуульд авъягдаад хотлоо яалчгүй л орж ийн л доо. Хүүхдийнхээ ирээдүйг бодоод бүгд сургууль соёлын дагаал хотод очиж байж энэ. Тэгээ ер нь бол энэ компани гүйцэтгэх захирлаар ирэх хүртлээ энэ салбар руу орох хүртлээ ер нь юу эсэх хийх гэдэг шиг л бас олон төрлийн юм хийж юу? Тий, олон төрлийн юм хийсэн. Ер нь бол тгээс нь л бүх юмаа эхлээл ер нь өөрөө анханасаа мал амтнд гахаа ер нь яг миний тижээсэн олон жил одоо тижээж гарсан гэх юм уу? Гахаа их тижээсэн олон жил 12 жил гахаа тижээгээд хүүхд одоо 6 дугаар ангиас гэж яриад байгаа 6 дугаар ангиасаа л нэг хашаанда тэр үе чи одоо нэг хотын төмөвд хашаанд хамаагүй дахиад тижээлэг болсон өхөр малтай айл байдаг. Тэр үед яг хашаанда цөөхөн хэдэн гахаатай. За. Маах чин байранд байхдаа балкон дээр үрл дахиад тижээдэг хүүхдээсээ. Оо за. Баярлаа. Тэгэл айл амтаа уурсан байсан ч дахиад онготоол хүмүүс гайхаал. Хаана байсан хотод? Хотод 21 дээр орол 62 дугаар сургуулийг төгссөн. Тэгэл тийч дахиад онгодуулаад балкон дээр өндөг идэл байжсэн хүүхдүүд. За. Би ч бас нэг 2 ихэр байхгүй. Тийм үү? Тий. Тийм одоо амтантай их ойрхон байгаараа гэж ээж аваад амтан сайн хайрлж, амтантай сайхан ойрхон бай. Гоё энерги өрөвдөх сэтгэлтэй бол. Тий, ер нь бол үнэ. Гээл те. Тэр бас үнэн баг шүү. Өрөв сэтгэлтэй, энэ аливаа юм хайрлах хамаагүй энерги сэтгэлтэй болж өсөд байгаа юм шиг харагдаг хүүхдүүдийг харахад тий. Тэгээ тэр чинь бас хариуцлагатай болж шít. Амтнаа хаалж, цагаар гаргаж шээлгэж баалгаж гин. Манай инкий болохоор тэгвэл ямар ч уур байхгүй. Гахаа хариулсан уураа бардаг гэдэг чинь одоо уураа барцсан гэж. Тэгж ярьсан тий. Олон жил тэр чинь. Гахаа хариулсан уураа бардаг шүү бас. Тий, тэгж ярьдаг тий. Танаа ч нэг юм сонирм юу юм бэ? Нэг хон шиг нэг юм өстэй гахаа энэ төр. Тий. Тэжээгээд идэг одоо байгаа юм. Одоо байгаа үржүүлж л байгаа. Тий. Тэр чи ямар төрлийн гахаа юм бэ? Унгарын мангалицагийн гахаа. Хонин гахаа гэх ноостой хүүтэнд төсвөртэй гадаа дулаан байр мэргөө сарвчанд өвлждэг. Мах өөхний чиглэлийн тийм гахаа байхгүй. Өөх мах нь бол янз юм. Тийм гоё амттай, өрмөц амттай ер нь бол нөө нийтдэг өөх ям тийм юм хийх утаж матхад бол маш гоё өрмөц амттай тийм гахаа. Одоо ер нь хичнээн төрлийн яг чиглэлээр одоо за мал аж ахуй гэхэд гахаалаа байлаа, ямаа ус байгаа тий ямаа хичнээн төрлийн амтантай байна. Одоо яг мал аж ахуй байна, ямаа байна, нөхөр байна. Гахаа гэхэд одоо бас 4 үлдрийн гахаа байна. За. Беркшир, мангалица, жирок, хард жирок гэд тийм гахаанууд бас хөржүүлж байгаа. Бас л дэлхийд топ ихний дөрөвт ордог махны чиглэлийн гоё амттай, сайн алгалдаг, үнэтэй мах үйлдвэрлэх боломжтой тийм гахаа. Яг махны төрлийнх нь юм байна тий. Бас нэг ноолрын ямаа байна, арвсын цагаан ямаа гэд тийм ямаа. Хаанхын цагаан ямаа? Өр Монголын арвсын ямаа гэд цагаан тийм нарийн микронтой тийм бас ямаа ноолор гардаг. Тий. Тий. Одоо ер нь бол энэ морин жилдээ бас гаднаас сайн амтан, сайн үлдрийн амтан бас Монголын өдөө аж ахуйн салбарт хувь нэмэр оруулахаар мал амтаа оруулж ирнэ гэж төлөвлөсөн байгаа. Тэгээ тэрийг ажил болгоно. Тооны араас хөөцөлдөж байгаа байхгүй. Тий. Үнэ. Одоо нөгөө 1000 толох гоч юм тий. Тэгэл 2-3 мянган малтай, хэдэн мянган малтай гэдэг тэгдэг. Тэрийг харуулж одоо хариулж харахад хэцүү. Бүгдийнх нь өгөөж шимийг аваад саагаад байна уу гэвэл бас амжихгүй. Хүн хүч байх. Хүн хүчний хүрэлцээ муутай. Тэгээд бэлчээрийн даац сэтэрч гисэн тий. Олон нэг ингээл аманд ч олон айлууд ингээл тусаал намарчаал үйлчүүл явж гарч нөгөө ус судагны асуудлаас ахуулаад өвс бэлчээрийн асуудал гээл тэгэл тэрийг нэг юм эргэлтэнд оруулж байгаа ганцхан юм бойлол зардаг ч гэдэг юм амдаар нөгдөг. Одоо эн чин цаг үе юу хэлээд тийм ээ. Одоо эн чин ферм болох ёстой мó, ферм бэлчээрээ хослох ёстой мó, малын тоо толгоон чухал юм уу, өгөөж юу чухал юм уу? Тэр тал дээр нэг байр сууриа яг сайн тодорхой яриач. Тийм, миний бодож явдаг зүйл гэвэл одоо 100-ны 70-80% нь бол хөдөө малчд биш үү дийлэнх нь. Энэ хүмүүс маань ерөнхийдөө ашиггүй ажиллаж байгаа. Яг хатуух хэлэхэд бол ямар ч ашиггүй. Өөрснөө цалингуу тий хэдэн мал бараадаа л хүүхдүүдийн сургалтын төлбөр, банкны өрг ширээ төлөхөөл нэг мал бараадаа л явдаг. Тэгээ одоо хүн хүчж байхгүй хөдөө тогтдог хүн бас
жилээс жил ховордоол хот зөөрөн бараадаж амьдраад нь штэ манай малчид бол дийлэнх. Цөөн малтай малын үйлдвэр ухшлын сайжруулаад ашиг шим өндөртөө цөөн өмдлөгөө малтай болчих юм бол ядаж нэг 100 хөрнөөс авдаг ашиг нэг 50 хөрнөөс авдаг болчихсон тий бас. Тийм штэ. Ажлаа хөнгөвчлөөд тий. Тэгээ одоо ер нь бол жилээс жил ажиллах хүн ер нь байхгүй болчиход байна. Аль ч салбарт Монгол ер нь хүний нөөц байхгүй болсон. Тэгэхээр ер нь малын тоотлогоогондоо биш чанартай анхаараад ашиг шимдээ анхаараа сайлж боддог. Маах чи нөгөө одоо энэ эрдэнэ шишээ тарьсан тижээлийн үйлдвэртэй. За одоо мал ярьж байгаа юм чи мэдээж тэр чинь нэг юм идэж таарнаа да тий. Идэж байгаа зүйлээс шалтгаалаад нөгөө бас одоо сайн яригдж байгаа нөгөө ашиг шим өгөөж юм чи айгүй чухал нөлөөтэй тийм шүү дээ. Альва юм чи одоо идж байгаа тижээл хоол нөгөө тавлаг байдал малгай арчилгаа байр сарвч дулаан байж ашиг шимээ өгнө шүү дээ. Тухайд ашиг шимтэй мал бол тэгэхээр бас давхар манай малчид сум аймгийнхан бол ер нь тижээл дээр маш сайн анхаарал тавих хэрэгтэй байгаа. Миний харж байгаа зүг өнцгөөс ер нь бол нөгөө дийлэнх нь хэвэг хаягдл дайвар бүтээгдэхүүнээр ерөөхдөө малаа тийжээ гэдэг манайхан. Тэг яг нэг талдаа тэрийг үгүйсгээд байгаа юм бол байхгүй нөгөө малчид нь орлогогүй учраас малаасаа авж байгаа ашиг шимээ сайн авч чадахгүй байгаа учраас одоо хямд одоо жишээлбэл миний хувьд бодож байгаа нөх юм бол одоо хавар бид нар тарчиг үед шинэ нойтон мах идмээр шүү дээ. Амт шимтэй тэр идж байгаа бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүнээсээ бид нар хүмүүс шимтгийж авч байгаа тий нөөц ихгүй заавал нөөцийн мах ингээд өнгөний өөрцөн удаан хадгалсан чигшлээ алдсан амт шимбүү мах идж яхаар тэгэхээр одоо энэ ер нь эрдэн шишээр тижээхийн давуу талууд нь юу? Эрдэнэ шиш маань өөрөө цавуулаг цардуул өндөртэй сахарын агуулмжтай ер нь нөгөө дэлхийн нийтээр эрдэнэ шишээр мал тижээгээд байгаа маань шингэц сайтай. Ялангуяа сүү махны өхрийн шингэц идж байгаа тижээл маань шингэц сайтай байх тусмаа өр өгөөжөө сайн өгдөг. Ер нь бол энерги өндөртэй ургамал гэж ойлгож болно. Одоо нөгөө хүмүүс одоо нөгөө эрдэнэ шиш ер нь одоо дэлхийд даяар одоо айгүй нэг алдартай нөгөө тижээл байхгүй юу? Гэхдээ энийг нөгөө бас зүү цаг юу хураахгүй бол бас нөгөө өхөр мал нөгөө нэг шим тижээл өгч чадахгүй. Одоо нөгөө хүмүүс одоо ер нь нэг буруу ойлголт нь юу вэ гэхээр одоо нөгөө ногоон мас ногоон дээр нь хурааж ногоон дээр нөгөө хураахад үгүй сайн байна гэж бодож байхгүй юу? Гэхдээ би үгүй гэж хэлж байхгүй юу? Яагаад гэхээр зэрэг тэр нь одоо ийм будаг ийм байхгүй. Будаа байхгүй. Энд нэлээд шарлсан хойно башлаад яг жинхэнэ нөгөө тижээл болдог. Одоо жишээлбэл энд одоо энэ одоо ийм жоохон шар өнгөтэй байгаа шүү дээ. Энэ ерөөсөө тийм чухал биш. Одоо энэ дотор нь одоо нөгөө будаа нэг гарч байгаа шүү дээ. Самар нэг гарсан байгаа. Одоо энийг нөгөө сайн даршилж одоо нэг 20-25 хоног даршлаад энэ үнэхээр өстө бүр тасархай шим тижээл сайн болно. Тэрнээс биш зүгээр л одоо энэ навчинд ногоо байсан ч гэсэн ер нь нэг тийм амар тийм шим тижээл байхгүй. Тэгээ яг боцонд гүйцэтгэн дагаж сонгож аваад өгөх юм бол малдаа илүү шим тижээл сайтай, шингэц сайтай, мөнгөө хэмнэ, зардлаа хэмнэ, ашиг орлого нь нэмэгдэн, сүүний гац нь нэмэгдэн, махны жин авах нь нэмэгдэн. Яагаад тэгэхээр энд өөрөө асар хэмжээний сардуул, сахарын агуулмж, уургийн агуулмж байгаа учраас богино хугацаанд мал тарах хүчээ аав. Илүү өндөр ашиг шимтэй. Тэгээд нөгөө ашиггүй тижээл 2 тоног идүүж яхад 1 тонн энийг идүүлсэн хамаагүй илүү гэж хэлэх миний бодлоо. Сар шинийн чимэг ууд салаад сайхан шинлээрэ. Манай малчид гэсэн малж байгаа малаа бол одоо яг хүнтэй адилгаад бараг тижихэд зөв. За одоо миний мал одоо энэ хаврын өвлийн тарчиг цагт витаминдүүд тутал байна, уургийн дутагдлалд орж ийн, эрдэс юөх ёстой, нүүрс усах ёстой, эслэг энерги ийм тижээлүүд хавсарж иж одоо мал маань хүчтэй тарга твэрээ алдахгүй зуудыг хаврын салхинд бол сайн онцгой шүү дээ, ажирахгүй орно. Тэгээ ялангуяа одоо энэ хавар мал төлж явах үед хээлтэй үед нь манайхан ухтуулсан тижээл өгөөд төл амьдрах чадвартай сайн гардаг. Уураг эрдэсийн дутагдлалгүй. Бас дарш гэж ярих уу? Тийм, эрдэнэ шин дарш гэж ярина те.
Тий, дарс нь болохоор иш навч голын эрдэнэ шишгаа үртэн нунтаглаж нөхөнд дарслаад хэсэгцэн. Тийм юм дарс гэж яриад байгаа. Тий. Эрдэнэ шишийн үрэн будаагаар нь зайруулсан нь болохоор эрдэнэ шиш гэж яриад байгаа. Будаа үр гэж яриад байгаа хүмүүс болохоор. Тийм байна. Биш үү? Иштэйгээр навчтайгаа тийм ээ. Үртэйгаа бүгдийг ургуулсан бүгдийг жижигд нунтаглаад нөхөнд дарслаад ингэж байгааг нь дарш гэж яриад байгаа юм байна. Эрдэнэ шишийн дарш гэж яриад байгаа юм Тий. байна. Зөвхөн яг нөгөө боргоцоог нь цайруулад цэвэр эрдэнэ шишийн ялгаад авцсныг болохоор тэрийг үрээр нь эрдэнэ шишийн үрийн дижэл гэж яриад тий үр будаа гэж яриад. Үр будаа гэж яриад байгаа юм тийм. Ер нь бол дэлхийн нийтээр л яг эрдэнэ шишийн үрээрээ дижиж байгаа. Их хэмжээний масаар сүү махны өхөр мал борж байгаа хүмүүс бол даршийн одоо дүүргэж одоо гис дүүргчээр ашигладаг. Малаа цадгадаг. Ер нь бол өхөр их хэдтэй амтан шүү дээ. Тийм шүү дээ асал. Тий их л өгөөлөөл идээлээд бэлчээртэй хэдийн ил дижил хийж байгаа хүмүүс тооцоолохгүй байгаа болохоос ер нь бол өдөрт 18-аас 22 3 литр жижиг хэл идэж байгаа амтан шүү дээ ер нь бол. Мундаг идэж байгаа тий. Уургийн агуулмж муутаа дижил идэхээр нөгөө авах хөстэй уурыг эрдэс бодсон авахгүй болохоор мал маань илүү их нөгөөдгийн нөхийн тулд ихлүү их тижэл идэх шаардлага гараад байдгийг ойлгодгүй юм баг тижэлээр тижигээ малаа их ядар дойройтуулчаад тижэл дэрх алдаа гаргаад идэх нөгөө шаарддаг. Гэтэ тэрийг заавал бид нар тураахгүйгээр зах зээлийн эргэлтэнд оруулыг өгвөл угтуулаа ядархаас өмнө сайн тижэлээр өгөөд хавар үнэтэй байж махаа зарах юм бол жилийн 4 өдрөл орлоготой. Одоо тэгээд гадагшаага их хэмжээний мах гаргая Иран, Кувейт, Араб, Дубай одоо ингээл хятад руу мах гаргах гэх юм бол бид нар намар нэг их мах бэлтжээ тэрийг өвөл хаврын тасалж болохгүй байхгүй. Тэрийг таслахгүй тулд малыг заавал хагас эрчимжүүлж хийж бид нар малчид орлоготой компаниуч ангилж байгаа хүмүүс байх хэрэгтэй байхгүй тий цирклд оруулаад нядалгааны үйлдвэрүүд нь ч ажилчтай бой гэдэг одоо ингээ ангилгааны цаашаа ингээл карго одоо тээвэрлж байгаа хүмүүс ч гэсэн дөрвөн үйлрэл ингээд цирклд оруулаад эрчимцэн аж ахуйг хагас эрчимжүүлээд ер нь бол сайн орлоготой болмоор шүү. Одоо гадаад руу ингээд жишээ нь мах сүүчүүд юм уу цагаан идэ бид нар ямар нэг юм нийлүүлэнгуудаа жилийнхаа 6 сард нийлүүлэнгуудаа за 6 сард та нар өөр мах өөр юм идэж байгаарай. Манайх ингэчлээ байхгүй шүү. Одоо л гэж болохгүй байхгүй дээ. Хэрвэл гэрээлэл явж байгаа бол бид нар нөгөө чанартай бүтээгдэхүүнээ тогтмол өгж иж бид нар тогтмол хэрэгжиж одоо ингээд Монголд үйл ажиллагаа хийж байгаа фермүүд чинь бол ерөнхийдөө бол тэр тогтмол нийлүүлж байгаа аж ахуй ховор шүү дээ. Тий нэг намар сайн дижилтэй айлууд нь бол яг хавар өдөөд одоо ингээд бас махаа гаргаж ирээ гайгүй зарж байгаа бас тодорхой хэмжээний компаниуд байгаа. Тий бусд нь бол тэгэл ерөөсөө намраа хүлээсэн яг л тэгч бэлчээрээ хүлээсэн ногоо ахыг хүлээсэн хүмүүс байдаг. За эрдэнэ шишийн тариалангийн хувьд танай компани бол Монголд анх удаага одоо юу гэх юм бэ? Масаар нь үрээр нь тий хэмжээгээр нь тариалсан. Тий. Аж ахуй нэгж болж байгаа. Хичнээн гаа дээр хичнээн тоон эрдэнэ шиш тариалж үзв. Ер нь болдго юм байна уу? Сая 573 гаагаас 370 гаан усгааны систем байршуулад тэгээд ерөөхдөө ургац энэ жилдээ сайн авсан. Усгааны систем хэр ямар систем аа? 570 гааг тойрсон 30 удаг авахулсан. За. Тэндээсээ усны одоо туслын систем бий болгоод одоо энэ жил бол гантай ерөн бол тариалж ургац аллаа, сайн ургац авсангүй гэж би яхад ерөн усгааны системийг бол зайлшгүй ер нь бол манай хөдөө аж ахуйн нөхцөлд бол олон аж ахуй усгааны системээр шийдэх юм бол ургац алдахгүй гантай жилч гэсэн ер нь бол ургац алдахгүй юм байна. Сайн ургац авах бүрэн боломжтой ер нь бол эрсдэл байхгүй тий. Тэр тусал чи яадгийн? Туслын систем болохоор нөгөө хит их халж байгаа хизээ услахаа харж агаад усаа тавьчихдаг. За. Тий, сардаа 1-2 услаад ер нь цаг агаараа хараад эрт бороо орж байгаа юм байна. Чи ингээд газраар нэм шаланк явуулчихдаг мөн үү шүү? Тий, яг ингээд эрдэнэ шишээгээ одоо суулгах зулгааныхаа ёроолуудаар нь шаланкаар усалж байгаа. Тэр чи юм жижигэн тэгэл тэрүүгээр ингээд багаар гарч идэг юм л шүү дээ. Тий, маргааш өглөө ингээд ерөнхийдөө талбайгаараа яваад тайлцуулна. Харъя тий. Одоо бол яг 6-7 залуучууд байна гэж чинь цагаан сард өнгөрчөнгөрөөд ажиллахлаад бас удаач байна. Ер нь яг эд ачааллын үед бол бас буужгын нэ. Одоо яг намар оргил үе дээрээ бол бараг 60 хүн ажиллаж байсан. Тэн дээр одоо энэ Сум аймгийн ойр дотны одоо хүмүүсээс бас ажилтаа байж 60 хүн ажиллаж байсан шүү. Эрдэнэ шишийн дарч маань өөрөө их ажиллагаа ихтэй бас их төвхтэй ургуул юм элэ. Их хүний гар оролцоо их шаардсан. Тий, будаагууд бол ер нь тий
хурааж авна, нүхэндээ даршлан, буцааж шуудаална, тэгэл камбанууд явуулна, өдөр шөнөгүй ажиллана, тэгэл ер нь бол бас ажиллагаа ихтэй. Тийм, зардал өндөртэй ормол. Тийм байна. Техникийн асуудал ер нь яшиж чинь. Тэгэл одоо зээлээр ах байна аваад зээл зээлгүүч тавиал, зээлгүүч аваад ер нь бүхэл юм зээлнээс зээлний хооронд л болж штэ газар тариал эрхэлж байгаа хүмүүст бол тийм. Тэгээд хадгалтын нөхцөл нь ер нь дэсвэртэй юу? Цайруулаад одоо юу яагаад автсан яг тий ер нь яг нүхэндээ дарслаа компаниар нөгөөдгөө ингээд нэвтэршүүлээд агааргүй болгоод 30-аад ерөнхийдөө хадгалтын нөхцөл нь зүгээр. Манайд бол ер нь гэхдээ ер нь болмоор л юм байна. Тийм болмоор. Ер нь мал аж ахуйгээд Франц руу явж Эрдэнэ шишийн талбай мал амьтны үзэсгэлэн бас нэг хэд хэдэн фермтэй танилцсан. Казахстантай бас очиж бас нэг хонь оруулж ирж ийнгээд бас нэг зунжунга Казахстанаар явсан. Оросоор бол бас нэлээд хэдэн хотуудаар нь явж Эрдэнэ шишийн талбай фермтэй танилцсан тий. Өр Монгол Хятад руу бас бүр урд аймагуд руу явж бас Эрдэнэ шишийг бас судлаад нэлээд бас үзэж хараад малаяа тэжээж ийнэ. Ер нь л бол манайхаас бусад орн бол ер нь зайлал Эрдэнэ шишил тарьдаг юм билээ. Тий, цусаа зай завсргүй л тарьдаг л. За, ер нь компани байгуулагдаад яг хэдэн жилийн нүр үзэж байна? Компани байгуулагдаад одоо 7 дахь жилийнхаа нүр. 7 дахь жилийнхаа нүрийг үзэж байна тий. Тий. Ерөнхийдөө яг эхний хэдэн жил Улаанбаатар тарьж исэн. Тий, сүүлийн 2 жил Эрдэнэ шишийг төлхөө анхаарад үрээр нь авах зорилго тавиад тариад явчих. Шинэ юм нэвтрүүлээ. Алдсан Джонсон ч бас Монголдо нутагшуулаад аваад бас Эрдэнэ шиш масс ихтэй тарьж үзье. Ургуулж чадах юм байна. Гаднаас бас мэрэгчлэнгүүд авчираад Хятадаас мэрэгчлэн урьж авчираад Эрдэнэ шишийнхаа агрономчийг хийлгээд ийм цагт нь услана, ийм технологиор бордны ингэнгээд ерөөхдөө тэгэж ажиллаж байгаа манай компани. Би чи Стармстер ихээр хүмүүс доор нь Хятадтай юм уу, гадаадд яваа юм уу, Монголд энэ ургад юм уу гэдэг гадаадд амьдардаг хүмүүс айгүй их тийм асуухгүй юм чи. Тий. Монголд ийм ургадлаа гэж юу байд юм уу, нөгөө Бафор нь хийгээд байдаг мөн үү гэл айгүй олон хүмүүс асуугаал тий. Ер нь бол итгэхгүй л байгаа. Итгэхгүй. Тий. Би ч юм болохоор нөгөө бас одоо энэ тижэл зараад тижэлийн үйлдвэр байгуулаад ер нь 4-5 жил болох чинь яг тижэл зараад. Зөв. Тий анх малын тижэл зараад бас нэг жижиг проблем ажиллуулаа тий. Тэгээ нөгөө Монгол урддаг учраас Оросоос Хятадаас энийг импортоор авах орчин тонн нь 2,500,000 ирээд одоо бол бас Хятадаас импортоор авсан хүмүүс нь зөв багаар 1-2 тонноор каргогоор авсан хүмүүс нь 5,000 зарах жишээтэй шүү дээ. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна гэх юм бидний одоо энэ манай хамт олонны байгууллагад одоо энэ ургуулж байгаа Эрдэнэ шишээр чинь гадагшаа гарч байгаа валютыг зогсоож ин үнийг бас бид нар хямдруулчих тий. Бидний 1,500-аар зарж ийн гэдэг чинь ер нь бол хэмжээгээр авсан айлд нь бид нар Улаанбаатарын үнээр чинийг нийлэх бүрэн боломжтой. Тий. Мал амьтандаа бол хэрэгтэй юм байгаа байхгүй. Тий шүү дээ. Ялангуяа дахиа гахаа маш хурдан томорж ийн Эрдэнэ шишээр. Одоо ялангуяа Вьетнам, Хятад бол ерөөсөө дан Эрдэнэ шишээр ерөөсөө гахаа дахиагаад ижиж ийн өндөгний дотор талын шарыг бас гоё болгож ийн. Хальс өндөгний жин грамм малын өдөр давах жин килограммыг бас сайн өсгдөг Эрдэнэ шиш бол шингэц сайтай болохоор ер нь борж байгаа өхөр гахаанд бол маш сайн. Адууны тижэл гэхэд одоо манайх гаднаас үнэтэй Солонгос, Америкаас ингээл барууны ороос адууны тижэл импортоор одоо ингээл 40 тонны гантаар 20 тонны гантаар аваад имийн сангуудаар их зарж штэ. Энэ тижэл маань ер нь 160-70% Эрдэнэ шишийн шир хийсэн. Давхар шар буурсны шахтас буурц зурмал овёс ингээд юугаар тосмос пермекс хийгээ баяжуулсан тижэл бидний импортоор нэг шуудаа тижэлийг 25 элтэй тижэлийг 260-70 мянгаар аваад 300 мянгаар аваад адуу тижиж. Энд байгаа дотоод байгаа тижэлийн үйлдвэр Эрдэнэ шишийг хэрвээ бид нар тариалан шид их хэмжээгээр массаараа үрээр нь авч чадах юм бол энэ импортоор орж ирж байгаа адуу дахиа нялх дэгдэхний тижэлийг бол ер нь Эрдэнэ шишээр хийж штт. Энэ бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй бид нар валютаа зогсоогоод бас энэ сайлын өхөр ялангуяа одоо энэ хавар төл малд бол Эрдэнэ шиш маш сайн байдаг. Тэгэхээр энийг тарьж байгаад бол бас хамтлагаараа бахархдаг. Яг үнэтэй. Тийм Монгол хүн ч гэсэн нэг ч гэсэн ургамлыг, нэр төрлийг, зүйлийг нэмэгдүүлж бас энэ чинь хойч үедээ хөдөө аж ахуйн санд монголчууд бид нар Эрдэнэ шиш тариалаад хэдэн жил болж байна ч юм уу хойч үедээ. Тийм шүү дээ. Нэг түүхийн шинэ хуудсыг ихтүүлж байгаа байхгүй. Тий, бидний өр хөхт энэгээр бахархаа тий. Магадгүй манай хөхд манай Эрдэнэ шиш тарьдаг байсан ч гэдэг юм. Миний ачцээ ч юм энийг анх одоо ингэж Монгол масаар үүсэхгүй шүү дээ. Хүн амьдарч байгаа цагт бол энэ хүнсний бүтээгдэхүүн мал аж ахуй бол хизээд хоцрогдохгүй хизээд дагаал явах
юм учраас ер нь бол мал амтнаа бид нар зөв хоол тэжээлэр тижээж ийж Монгол хүний хүнсний аюулгүй байдал бас тий хувь нэмрээ оруулж ийн л гэж боддог ер нь бол. Тариалан шит маань ингээд удаага өсгчөөр чи өсгөж байгаа бол би Оросоос авчилтаа гэл хүн тэгэж шүү дээ. Оросоос оруулаад тэгэхээр нөгөө хадгалаа сайлаасан дээсэн будаагийн чинь 950-аас сая 50 мянган төгрөгөөр Оросоос оруулаад тэгэхээр нөгөө тариалан шитийн борлуулалт байхгүй болчихсон. Тэгээ ямар ч уялдаа холбоо байхгүй ер нь ингээд тижээлийн үнийг хэн дуртай нь ингээд савлуулаад өсгөж идэг тий. Энийг л яг улсаас бодлохтой яг үнэ барих юм бол малчтад ийм нуруунд дээр нь ачаа өрөөлөхгүй тогтмол дөрвөн үйлрлээ яг нэг жингээр жигд тижээл өсөхгүй нэг жигд барай авчвал малчад сүүгөөж өсөхгүй тогтмол ашгаа барай явах. Гинт савлаад нэг унаад тахаар малчад маань бас дагаал хямраал ашигтай ашиггүй ингээл нөгөө бүгд л яг зээл төлж байгаа нэг зээлгүй Монгол хүн гэж юу байхгүй. Тэгэхээр ер нь энэ бүлрийг баланслаад яг жигд улсын бодлогоор жигд үнэ барих хэрэгтэй байна. Бид нар Монголын хөрсөн дээр юм тарьж ил байвал Монгол хүн ажлын байраар хангагдана. Одоо ингээл харахад өдрөөс өдөрт ажлын байр нь хомигдаад залуучууд хийх ажил байхгүй. Би гэдэг эгоогоо дараад ер нь бол заавал баг хамт олон бид бүгд монголчууд гэдэг тийм системээр явахгүй бол ерөөсө хүний нас богинохон ч юм байна. Юуг л одоо 40 нас босгон дээр ирчлээ шүү дээ. Тэгээ яг ирээ хийсэн бүтээс юм харахаар ерөөсөө бийл гээл өгөөд байдаг. Бүгдийг өөрөө болгочих гээд үзээд байдаг. Тий амжихгүй, хийж чадахгүй. Тэгээ сүүл рүү гож одоо ядраад тэгээ ер нь фермийн салбар гэдэг чинь өөхгүй нэг тэр хийж байгаа юмдаа дурлаад өө зайгүй өдрөө болгон тэрийгээ судлаа, шинэ юм ирэлхийлж, санаачилж тий. Өнөөдөр өөр аж ахуй дээр юу шинээр нэвтрүүлж болох уу? Яавал хүний ажлыг хөнгөвчлөх үү? Ямар техник авч болох уу? Яавал гойд ашиг шимийг нэмэгдүүлэх үү? Авж байгаа сүү махны гацыг нэмэгдүүлэх үү? Ямар тижээл өгж болох уу? Ямар тижээлийн жорыг өөрчилж болох уу? Тэр би яавал илүү борлуулалт хийж чадах уу? Яавал хүн хуурахгүй? Яавал сайн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг дасан зохицоож удаан хугацаагаар ферм аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах уу гэдгийг өдөр болгон бодож байна. Хүн хуурж болохгүй? Аль болох сайн юмыг удаан хугацаагаар тасалтгүй ханган нийлүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг яс махандаа шингэл ойлгож байна. Сайн юм нийлүүлэх юм бол цаашдаа урт удаан хугацаагаар ингээд хамтарч ажиллах юм байна гэдэг зарчимтай. Ер нь бол сайн тижээл үйлдвэрлэх юмсан Монголын малчтын амьдралыг сайжруулах юмсан сайн хөгжлийн мал нийт хамтдаа л гоё сайжрамаар байна шүү дээ. Тий, бөөнөрөө бид нар чинь л одоо ингээд Солонгост очиод хүний боол хийгээл аж ахуйн нэгжлэр гахаа аж ахуй махны далгааны дахианы үйлдвэрүүд дээр Монгол хүн очиод ажлын байраар нь ажиллаж шүү дээ. Одоо Австрал гэхэд ингээд манай монголчууд зөндөө ферм дээр ажиллаж байгаа монголчууд байна. Монгол хүн яагаад тэр Австрал солонгосчуудыг авчиад доор ажиллаж болохгүй гэж хотын дараагасаа ярьж шүү дээ. Сүү махны хөтөлбөр сүүг одоо ингээд сурагчид өглөө болгоод нэвтрүүлнэ гэж байна. Энэ дээр аюулгүй байдлыг хангаад том тижээлийн суур баазуудыг бий болгох юм бол энэ ямар ч асуудалгүй хэрэгжих хөтөлбөр байхгүй. Ялангуяа гаднаас бол одоо хар тарлан Швейцарын бор юу гэдгийг сүүний хүүхдийн сайн үйлдвэрүүдийг бий болгоод аж ахуйнуудаа зээлэр өгөө тижээлийн бүгдийн уялдаа холбоотой уйж өгөөд яг Солонгос Япон шиг би тижээл нийлүүлж ивэл энэ хүн тижээлээ аваад сүүгөө үйлдвэрлээ улсад өгөө улс нь над руу ингээд тооцоонуудын нэг яг ингээд сүү хувьцаат компани Апо Витавит юу гэдэг бүгд ингээд яг хоршоол болоод циркэлд оруулах хэрэгтэй байна. Тэгэх юм бол олон хүн ажлын байраар хангана. Монгол хүн ажлын байраар байна гэдэг чинь гэр бүл заавал тэр Солонгост очиж яах юм. Заавал гадагш явахгүй яах юм. Монгол залуучуудыг ажлын байрыг авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Өдөө аж ахуйн салбарыг тэгээ үр өгөөжтэй, ашиг өгөөжтэй тий. Залуу хүний хувьд бол ажлын байрыг их болох тусмаа гэр бүл, залуу гэр бүлүүд аж аргалтай, банкны зээлгээд авахгүй, стресстгүй элэг бүтээн амьдрмаар шүү дээ. Залуучууд маань тий. За гоё том амбиц санаа бас тий шүү дээ. Залуу хүмүүсийн дотор бодгол өстой. Бас энийг хийж хөгжүүлэхийн төлөө зүтгэл өстой. Хол нэг юм бодлоо байна да тий. За халуун дээр хоол. За харин жоохон зөөгдчихгүй. Хоёлоо нэг тий бас удаа яваад ирсэн юм байна. Цай л тий. Хоол цай идчихье. Тамаа чи өөр бууснасаа.
За би түрүү үтцээ. Энүүгээрсэн залуучууд бүгд бас камернаас цухтаагаад явчихжээ. Манайхан чи галтгоонд бужигнаад гяс хоолууд бэлдэж өгчөөл. Хүүшээ би өстө орохгүй шүү гэдэг. За энэ манай Багро. Алдарт Багро бэр. Одоо танаас салбарын бас том төлөөлөл шүү дээ. Газар тариалангийн. Цэвэр одоо яг Монголынхоо газар шоронд өөртөө тариж жургуулсан экологийн ямар нэгэн химийн найрлаггүй цэвэр хүнсний ногоогоор дотооддоо үйлдвэрлэж байгаа бас маш хөдөлмөрч хамт олонны бүтээл байгаа. За энэ тэгээд одоо дуртай өстэй. Дуртай. Ер нь эдний бүтээгдэхүүнийг бол байнга хэрэгэлдэг манай. Байнга хэрэгэлдэг. За энэ бууд салаад за цагаан сараар сойд махсан саллаа шүү дээ. Энэ үргэлж тэрэнд болсон шүү дээ. Тэглээ. Тий. За тэгээд одоо энэ за энд ингээ олон юм байгаа. Буцаад дотор хийчихв. Ингээд тий Багрогийнхоо гарын билгийг ус. За баярлалаа. Хатуулж өгөө. За цагаан сар хуучраагүй байгаа юм чинь тийм ээ. Тэгээ. Сайхан. Одоо манайхаа ажилчид гээ зөндөө хүмүүс бас ирнэ. Тий. Тий гой бүтээгдэхүүн шүү. Доошоо тавьчихгүй шүү дээ. За тэгээд Багрогийнхаа хамт бол цагаан сар саяч сайхан баялаг өнгөрлөө шүү. Багрогийнхаа хамтланд бас баярлалаа. амжилт бүтээлийн өндөр амжилт өрөөё. За маш их баярлалаа. Тий үндэсний үйлдвэрлэгч яваад бид нар байнга дэмжих хэвээр. Тий. Хэрэгжилж явах хэвээр. Тий. Заавал барууны энтхийн гадаад дотоодын юм гэж байгаа юм чи эрүүл хүнс Монголын өрсөнд ургасан. Яг шимт хижээл өндөртэй бас сайхан бүтээгдэхүүн. Тий. Жоо зөөгдсөн шүү дээ. Тийм байна. Жоох удаа. Яриандаа халаад. Хөргө түрүү нөгөө бүсгүй нэлээд тавьчаа тавьсан. Сар шинийн чимэг бууд салаад сайхан шинлэрэ. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтэв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Сар шинийн чимэг бууд салаад сайхан шинлэрэ. За манай сар шинийн хархан тал твэгдэж байгаа дугаар маань үргэлжилж байна. За одоо бит хоёр гоё ийм гоё нөгөө тариалангийн одоо аж ахуй дээр ирсэн болохоор одоо энэ газраас танилцуулъя. Ялангуяа манай одоо энэ бол одоо манай аж ахуй нэгжийн юу өстэй зочид хүлээж авдаг ч юм уу эсвэл өөрсдөө одоо амралтын хэсгийн офс маягаар ашигладаг. Зочид хүлээж авдаг өрөөл гэж ойлгох юм байна тий. За тэгэл ингээл хоймортой. Энэ одоо танай байгуулгын төгөө. Тий энэ 25 оны авраг тариалж болсон нөгөө Эрдэнэ шиг өрөөр нь авсан гээд за авраг тариалж хамт олно. Улсын авраг тариалж хамт олон 25 оны амар орд ХХК гэж шууд өнгөрсөн жилдгүү таад бас амжилт бүтээлээр дүүрэн байсан биш. Эрдэнэ шишийн будаагаар нь өрөөр нь авсан анхдагч компани болсон. За энэ тэгээд Монгол улсынхаа төрийн налбаг залчихсан байна. За тэгээд энэ хоймроор одоо зөндөө гоё юмнууд байна. Надад анхаарал татсан юмнууд энэ нэг гоё одоо чи сүвнэрүүд үстэй тий. Тий сүвнэр чихмлүүд баримлууд үстэй тий. Тий ер нь яг нөгөө дүнд торхоор байшин барьсан учраас нөгөө бас Канадын аж ахуйнуудыг дөөрөөгаад ийм сүвнэрүүд аваад үлгсэн байгаа. Тий. Энд одоо ингээ бодонгийн толгой байна, хандгаа байна. Одоо шилжигч бас ахаатай, буухтай бас ан амт ихтэй нутагчтай ер нь болохоор Орсын хилтэй залгаа тий хоошо хөдөр гундгээд байгалийн үзэсгэлэнт гоё газруудтай Сэлэнг аймаг маань. Сэлэнг аймгийн Санцуу маань ер нь бол дээр үеэс нарийн ногоо жимсгэн тарих гэж социализмын үеийн ер нь юм газар тариалангийн усталгааны систем. Энд гоё юм баавгаан толгой байна. За энд гоё. Энэ дөрөв юм уу? Тий. Тийм байна тий. Бас жуулчд мөлчд ирэх үү? Жуулчд ер нь манайх сая Солонгос Канада, Америкийн бас жуулчд ирсэн. Тэгээ Эрдэнэ шиш тарьж ийн нэгээд хамтарч ажиллах тийм бас санал мал тавиад нарийн ногоо, хүлэмжний ногоо бас тари гээ бас гэрээ мэрээ хийцэн бас хамтарч ажиллахаар байгаа. Хүлэмжний ногоо. Энэ Сэлэнг аймаг Дархан Эрдэнэ төлөө нарийн ногоо нийлүүлэх төслүүд бас хэрэгжүүлэх. Тийм. Энэ жинхэнэ дахин арьс юм уу? Тий. Ийм дачир үстэй хэвтэй байх хэрэгтэй тий. За одоо нөгөө Ацын аяны
Түүхэн зураг. 1960 оны түүхэн зураг анх одоо ингэж Монгол улс газар тариаллыг эрхэлж исэн түүхэн зураг байна. Тийм би Австрийн анх гураа 1960 он гэж байна. 60 оны зураг байна. Одоо тэгээ газар тариалан хийж байгаа хүмүүс чинь тэгэл одоо хангаа дэлхий тэнгэр газараа бас одоо юу гэх юм шүтдэг тийм. Тэгээ одоо дашин дуртууд манай Сэлэнг аймгийн засаг дарга, Сумын засаг дарга гэдэг ер нь бол бас энэ газар тариаллаа эрхлэж байгаа төр засгаас гэсэн тусдаа дэмжлэг үзүүлээд бас өдөө явж байгаа амжилтанд бас маш сайн түлхүүц нэмэр болж байгаа. Тий. Тэгээ нутаг орны удирдлагууд, нутаг орны ард иргэд бусад аж ахуйн нэгжүүд хоорондоо олон нэг ажлын байр хангаж байна. Бас энэ чинь Монгол улсын газар тариаллын эцэмцэн аж ахуйд бас түлхүүц нэмэр болж ш. Ялангуяа энэ ганц зудтай үед энэ олон манайх ч одоо 10-аас 15 мянган тонн тижэл үйлдвэрлэх бүрэн боломжтой байна. Энийг одоо 2 дахь жилдээ нотлоод харуулчлаа. Өнөөдрийг хүртэл ер нь бол нэг 6-аас 7 мянган тонн дарш тижэл зарлаа. Бэмүүдэд ханган нийлүүллээ. Одоо энэ 550 га дээр Эрдэнэ шишийн авцсан өвсөө ингээ урлаан жаагүй энэ сумын ойр хавийн малчид одоо малаа оруулаад бас түлхүүц нэмэр болж байна. Харилцагчдаар бол ер нь тун сэтгэл хангалуун ам сайтай байна. Хам сайтай байгаа. Ер нь бол байнгын тогтмол хэрэгжилж байгаа. Ер нь бол дэлхийн нийтээр энэ Эрдэнэ шишийн дарш гэдэг маань энерги өндөртөө, эслэг өндөртөө учраас сайлын өвхөр, махны өвхөрт бол түлхүүц сайн шингэж болдог. Тий, хэрэгжилж байна. Ер нь одооноос хэрэгж сурж байна. Сүү юунаас бүрж байна гэхээр эрдэс витамин, эслэг, ус, уураг. Тэгэхээр энийг заавал орлуулж байгаа нэг бүтээгдэхүүн бол Эрдэнэ шишийн дарш, Эрдэнэ шишийн үр бол чухал нэг гол төлхөөс болж байгаа тийчээлийн нэг бол өнөөс өмөө. За сайхан шинжилгээсэн үү? Манай артетлыг барьж байгаа одоо яг бүсгүйчүүд. Тий одоо энэ ажил өндөр үү? Би түр хинтээ золгосон байл. Хинтээ золгоогүй явж байгаа тий. Зоолж золгоч чи доо. Золгосон. За амар байна уу? Сайхан уу? Сайхан. Ажил өндөр үү? Өндөр. Өөрийгөө танилцуулаач. За би санц юм хараад. За. Баатарсан юм өгцөц гэдэг. За. Энд дээр ер нь одоо ажиллаад удаж байна уу? Энд ажиллаад 8 сараас эхлээл хойш ажиллаж. Оо за сая өнгөрсөн онд Тий. ажилд ороод тэгэл тавгүй юу? Тоож гэдэг. Тавгүй. Тавгүй. Хоол амттай байлаа. За. Туйлын сайхан амттай хоол байлаа ш. За. Одоо энэ хоёрын хооронд цантын төв энэ хоёрын хооронд чи км яаж ирж очиж байна? Тэгээд өөрөөсөө машинтайгаа ойрхон өстэй. Ойрхон. Өглөө ирээл орой буцдаг. За гал морин жилийнхаа. Ах トゥ болон санц сумынхан манд сайхан шинэлэрээ. Сайхан шинэлсэн үү? Баярлалаа. Бүгдээрээ сайхан шинэлсэн баха. Тийм ээ. Хоол сайтай байж ижил одоо энэ ажиллах хүмүүс чинь амттай чанартай илчлэг сайтай гэрийн хоол шиг хоол гэх юм уу те. Амтлагчаар зодоогүй ийм хоол идчихэж ин хүмүүс ч байгаа ирч хүчтэй ажиллана. Тэгэхээр маш их одоо энэ ажилчдын хамгийн том түлхэх хүч болж байгаа. Тэгээд гоё галтгооны багт бүгдээрэнд баярлаа гэдгийг бас өмнөөс нь хэлье заа. За баярлалаа. Одоо яг ийм жижиг дунд үйлдвэр гэх юм уу те. Одоо ингээд ер нь аж ахуй нэгж толгоолоод явна гэдэг өөрөө бас хамааргүй. Тэр дундаа одоо энэ чинь ингээд газар тариалан гэдэг мал аж ахуй гэдэг өөрөө бас техник технологиос гадна хүн хүч гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй те. Тэгээ хүмүүсийн бас нуруунд дээр л бүх юм явна шүү дээ. Тэгэхээр ер нь зүгээр яг танаа байгууллагын хувьд одоо за зундаа бол 60 70 орчим хүн нэмэгдэх үедээ нэмэгддэг гэж байна. За цөөн үедээ бол нэг 10-аад хүн ажилладаг гэж байна те. Ер нь хүнийхээ нөөцийг бас орон нутгаасаа их бүрдүүлж гин үү? Тэр тал дээр ер нь хүний нөөцийн асуудал ер нь ямар хөө байна? Бодлогын хувьд ер нь аймаг орон нутгийн удирдлага ер нь нутгийн хард иргэд хэр дэмжиж байна? Дэмжин. Ер нь яг энэ Сэлэнг аймгийн Санц сум одоо энэ магчны хөдөлтөй ойрхон төс өрөн газрууд бас ойрхон сум олон байгаа учраас хүн хүч бас яг олдож байна. Тийм. Тэг ерөөхдөө ажлыгаа сурцсан Сэлэнгийн хүмүүс ер нь жоохон хөдөлмөрч учраас ер нь юмтайгаа ажилтайгаа хурдан тасан зохицох, хурдан юм ойлгоо, тий хурдан юм хийж тэр тал дээр бол айгүй төлхөө бас авууштай байгаа. Тийм сайн тал штэ. Утга орон бол бас бодлогын хувьд бол давгүй сайхан дэмжиж байна уу? Сэлэнг аймгийн засаг дарга Лавг очир, Санц сумын засаг дарга Шижир гээд ер нь бол манай компани худаг услага ер нь газар бүх юмыг сайхан шийдэж өгөөд үйл ажиллагааг бас дэмжиж өгдөг бас их одоо энэ нэвтрүүлгийн ташрамд
баярлж салгалснаа илэрхийлье тий. Тэр аюул хэрэгтэй шүү. Тий. Бүхэл юм одоо төр засагтайгаа ер нь уялдаа холбоотой ард иргэдтэйгээ уялдаа холбогдол явахгүй, ажил явахгүй тий. 25 оны хувьд бол яг бүрэн хүчин чадлынхаа хэдэн хувиар нь ажиллав. Ер нь цаашдаа бид нар яг эд хүрхийг одоо ойрын зорилго болгоцсон байгаа гэдэг ч юм уу. Энэ төлөвлөгөө стратеги хувьд ямар хөө? Бүрэн хүчин чадлынхаа нэг 70 орчим хувиар нь ажилласан юм уу? Тий. Сайн зүтгүүлсэн биш. Тий, сайн зүтгсэн. Сайн урах завлаа. Эрдэнэ шин будаагаар нэхэд манайх одоо 1500 тонн эрдэнэ шин будааг цайруулж авлаа. Одоо ч бас дуусаагүй. Ерөнхийдөө даршиг бол нэг 10-аас 15 мянган тонныг нөөцл. Яг бүтэн 100% ажиллахад хичнээн гааталгаа дээр тариалах юм байна. Ер нь бол болж байгаа юм бол газрын хэмжээг томсох тусмаа бид нар урах зарим аавна, эрдэнэ шин будааг илүүсэн аавна. Энэ жилийн хувьд бол яг нөгөө цаг уурын байдлыг үзээд ерөөхдөө даршиг хэмжээгээр бэлдэхгүй бол өөр гүйц дургасан газар ховор учраас ерөнхийдөө даршийн төлхөө анхаарал тавьж ажилласан. Орой цас их орлоо хүүтэрлээгээ тэрэнд уягдаад ах юм байхгүй ерөө хүүтэрсэн байсан ч урах зураагаад ажил хийв явуулдаг тэрүүгээр бас онцлогтой давуу талтай. Харин тийм байх тий. Өвлийн цагт ажиллаж байгаа тариалангийн ганц баригад манахаас өөр юм байхгүй те гэдэг үнэн байна. Тий, ихэнх баригад бол түгжээд буучдаг тий. Зас их унтсан орцгүй бол хавар нийлж идэж шүү дээ. Маах бол одоо өвлжөнгөө ажиллаад хавар буцаал ажилдаа бэлдээ сайлгах жишээтэй тий. Ерөнхийлөгчийн одоо санаачилсан хүнсний өвсөлчин бол энэ бол манай хамт олонний хийж байгаа бас Монгол Улсын үдэ аж ахуйн салбарт бол хүнсний өвслийн нэг гэж бодож явдаг. Яг үнэ. Яг үнэ. Хүнсний өвсөл шүү дээ. Анх удаа л одоо үгээр нь аваад үрээр нь авч перм ирсэн пермэд л өгж ийнэ ч юм уу энэ бас яалч хүнсний өвсөл. Энэ ер нь одоо чинь зөвхөн хоёлоо бол эзэн шишиг малын тижэл дээр л яриад байна шүү дээ. Одоо энэ бас явандаа хүмүүсийн хүнсний хэрэгцээнд орно шүү дээ. Орно. Манайх чинь болохоор сая 3 сорт 2 дахь жилдээ ингээ 3 сорт туршаад ер нь бол 2 нь шалгарцсан. Хүнснийх малын тижээлийнх гэдэг ер нь бол ингээд бүх сортын тариад үзчихэж байгаа. Одоо ямар сорт нь Монголд төлхөөсөө аврах уу, дулааны балаас нь аль нь тохирох уу гэдгийг бол мэдчихэж байгаа. Бид ч гэсэн эдмэрлээ шүү дээ. Монгол тарс эрдэн шиш. Тийм шүү. Одоо эрдэн шишиг гэсэн бид нар хүнсний эрдэн шишээр нь тарих юм бол бас өглөө хөтөлбөр цайнд өгж болж шүү дээ. Тийм шүү дээ. Шингэц сайтай бас шим тижээл өндөр шүү дээ эрдэн шиш. Эрдэн шиш өөрөө гоо сайхны бүтээгдэхүүн хийж гэн, барилгын цавуулга хийж гэн. Одоо энэ шахмал төвсний цавуулгад бас манайх ч бас 3-4 мянган тонноор нь цавуулга авд юм биш үү эрдэн шиш. Тэгээ эн чинь бас эмнэлгийн тоног төхөөрөмж, шуванцар гэдэг маш олон зүйл хийх юм бэл эрдэн шиш. Тийм үү. Тийм дан ганц малын тижээл гэж харахгүй мэй. Харин тийм байна тий. Сая 500 жилийн өмнөөс индаанчуудын эрдэн шишинд тариад одоо бол нэг 2-300 төрлийн эрдэн шишүүд юм лээ. Цагаан, ногоон, шар, оронж, үзмэн ягаан, хар гэдэг айгүй олон сорт байдаг. Ер нь салаад малааданда заавал эрдэн шиш хийж мэддэг болсон юмсан. Айгу гоё шүү дээ ер нь. Тийм ер нь бол гоё тий. Тэгээ эн чинь өөрөө байгалийн цэвэр жихэр байхгүй юм чи. Ямар нэгэн юуны аргаар боловсруулаад авцсан тийм жихэр биш те. Өөрөө сахарын өндөр агуулмжтай тий. Хятад ч юм бол бас спирт хийж гин, арх хийж гин, эрдэн шишээ арх гэдээ бас их хүнтэй зардаг. Нэр тийм байдаг тий. Тийм. Одоо хоёул архийг ярихгүй. Арх байд юм уу? Айгу мэдгүй зэрэг. Ер нь хил олон юм хийдэг. За тэгэхээр ийм одоо гоё гайхамшигтай бүтээгдэхүүнийг Монголдо анх удаага одоо бас ингээд ийм том өргөн хэмжээгээр тариалаад нөөцлөөд малчид аж ахуй одоо газар тариалан мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүстэй одоо ийм хэрэгцээтэй ийм шаардлагатай бүтээгдэхүүнийг нь одоо олж харж үйлдвэрлэж байгаа бол танай хамт олонд бас туйлын талархалтай байна. Энэ бол ялч жоохгүй Монголын баялаг. Гэхдээ яхаа хүмүүс ингээд мэдээлэл авахыг хүсэх юм бол сайтан сүрэг. Тий, сайтан сүрэг гэсэн пэйж байгаа. Пэйж хуудсуугаа тийшээ ороод лайка дараад, фоллоу хийгээд утасныхын дугаараар холбогдоод мэдээлэл аваад ингэж болно. Манай нэвтрүүлэгтээ 5 нүдэн брэнд тасралтгүй олон жил хамтран ажиллаж байгаа. 5 нүдэн бол мэднэ үү? Мэднэ. Мэдлгүй яхав тий. 5 нүдэнгийнхаа би одоо энэ сайхан айргны хул байгаа. За. Тий. Энэ бол одоо бас эр хүнд байх ёстой зүйлийн нэг, айл гэрт байх ёстой зүйлийн нэг. Тэгээ 5 нүдэн маань яг л одоо тань шиг ийм баялаг бүтээдэг залуучууд. Өвөөс өв бүтээдэг хүмүүс тийм ээ. Эдний маань одоо бүтээгдэхүүнүүд бас дэлхийн өнцөг булан бүрт монголчуудын одоо нүүр царай болж явдаг тий. Тэгээ одоо эдгээр маань бүр эртний монгол хийцүүдийг хүн гүрнээс ахуулаад одоо их Монгол улсын тэр одоо гайхалтай олдвруудын их загварыг аль биесны эрхтэйгээр нь одоо патентыг аваад орчин үеийн дэвшилтэд технологиор хослуулад тэгээд одоо маш олон төрлийн бүтээгдэхүүн идэг дээ ер нь бол тий
аяг шаазангаар хязгаарлагдахгүй тэгэл соём, сүвнэр, хутаг, цаг одоо юу гэдэг те маш одоо их тийм сайхан бүтээгдэхүүнүүдийг хийдэг юм байна. За тэгээд би энэ шаазангийнхын дээжийг одоо дээшээ хавцлаа. Тий, үргэлж сайхан нуутын доорн танд ингээ өгч. За үргэлж сайхан одоо эдээ ундаагаар энэ гадаад дотоод байгаа хүмүүс чинь ийм нэг сүвнэр маягаар нэгэндээ ээж авдаа баяр ослоор хорим найрын бэлэг болгож их явуулдаг. Би ч гэсэн эндээс аваад ээж мэж дүүрүүгээ зөндөө явуулж ирсэн. Бас гой бүтээгдэхүүн хийдэг газар. Маш сайхан чанартай шүү. Гой тий. За энэ бол одоо бас алдсан соёмбон байгаа шүү. За. Одоо яг өндөр гэгэний одоо тэр одоо өөрийн анхны гаргасан хамгийн гол нь одоо ямар нэгэн орчин үе соёмбон нөгөө нэг социализмын үед мэд чинь дээрхийн нөгөө сар нар чинь дээд нь 3 дөлтэй гал мал бол өөрчлөгдөөл дээрээс үлдээ 5 оршин муштай болол ингээд нөгөө тухайн цаг үеийнхаа юг дагаад өөрчлөгдөд явагдсан шүү дээ. Энд бол одоо яг өндөргийн анх тухар богдлын маань өөрийн бүтээсэн тэр тэг загвараар нь хийгдсэн 5 нуудын хэн дэвсгэртэй одоо Монгол улсын маань одоо алдсан соёмбон энд байгаа. Тэгээ та бүхний одоо тэ дээрээс хөх тэнгэр ивэж доороос хөрст газар тулж энэ хоёрын дунд одоо хийж байгаа энэ сайхан үйл нь өшөө илүү сайхан одоо өргөжин тэлж өрнүүн дэлгэр байгаасаа гэд одоо алдсан соёмбон гардал өгч. Манай хүүг соёмб гэд нэртэй. Оо тийм үү. Тий, тэгээ энэ айгаа гоё бэлгшээлтэй гоё бэлэг өгч байна. Тав нүдний хамт олондоо бас ажлын өндөр амжилт хүсье. Бас Монголын нэр хүндээ гаргаж яваа бас гоё бүтээгдэхүүн гоё компани бас тий. Танай тооны нэвтрүүлгийн ивент итгэж 5 нүдэн брэнд, Bagro брэндтэй маш их баярлалаа. Сар шинийн чимэг бууз салаад сайхан шинлээрээ. За энэ өнөөдөр манайхны амрах байр гинэ. За одоо энэ буудан дээр над ер нь тэгээд их буудан олддог шүү. Бууданд их дуртай шүү дээ. За өнөөдөр ямар ч байсан баг хамт олонтойгоо уулзах гэсэн үнтэйгээ уулзаад ярих гэсэн зүйлээ сайхан ярьлаа. Тэгээд Монголд бас л одоо энэ салбартаа одоо бас түүчэлж яваа. Бас л мөсцөсч явах юм уу те хэрэгслийг өөрсөндөө хүлээгээд энэ үнэхээр тарж ургуулж болж гинөө болохгүй нөө. За энийг хийвэл ер нь хэрэгтэй юу хэрэггүй гэдэг зүйлийг маш их судалгаа хийж байгаа. Өнөөдөр хүртэл зүтгэж байгаа ийм залуучууд. Тэр ирж хонлоо. Тэгээд сайхан хүлээж явлаа. Оройд ирсэн болохоор одоо өглөө үзүүлж харуулъя гэсэн зүйл их байна. Тэгээ хүн ер нь ингээд нэг салбарынхаа зүйлийг тууштай хийгээд яг энэнийхээ төлөө өөрөө нөгөө энэ салбарын мэрэгжлийн хүн биш. Тэгсэн мөртлөөс дуртай олон жил зүтгэсэн хийсэн тэр туршлагаараа гэх юм уу тэр практикийнхаа тэр одоо сурсан зүйлээрээ өнөөдөр дуртай зүйлээ ингээд амьдралаа болгоцсон. Ингээд зүтгээд явж байгаа залуучуудыг харахад бол нөхөр багтал төрөхгүй байхаа аргагүй юм сайхан мэдрэмж авж гин. Та бүхэн ч гэсэн бас таалагдж байгаа хаа гэхэд гэж бодож байна. Тэгээд тэр энд унтч амраад өглөө нэвтрүүлгээ хөргөжлөлээ. За амарлаа шүү. За өглөө нь. За өглөө нь сайхан амарсан. Янзын сайхан амарлаа. За агаарт өөр байна уу? Агаарт он болтоо. Тий. За бас их хэрэг юм аа. Ер нь тэгээд ис тусахгүй бол энэ олон хүмүүс чинь хөдөлгөж байгаа хүмүүс ч одоо өөрснөө хөдөлгөхөд өөрөө л ис тусахгүй болох хэцүү тий. Тий. За хоёулаа чи одоо бол бас хөрхөн ажилтаа шүү дээ. Одоо хоёулаа гарч аж ахуйнхаа байруудаар нэг явъя да тий. Тий. Хойно манай үхэн байр ямаад хийж байгаа тэр хэсгийг үзүүлээ. Тэгээд талбайгаа танилцуулъя. Юу хийж исэн, ерөнхийдөө аж ахуйгаа тойроод нэг сайхан танилцуулъя тэхүү. Тэгээд бид сайхан аж ахуйтайгаа танилцчаад хэрэгтэй хүмүүс нь хэрэгтэй мэдээлэлээ сайхан авчих байлгүй. Тий. Тэгээд ер нь хот руу хөдлөе. За. Одоо нэрээ бэбинүүд нь хэд дүүр ангүй. Болооч одоо ч тэр ажил дээр сайран байгаад. Одоо манай том охин 18-тай.
18-тай. Тий, Солонгос сурж байгаа. Оо за. Тий, дундх нь одоо 8 дугаар анги. Тэрний доотх нь одоо 6 настай. Ирэх намар сургуульд орно. Баг нь одоо 4 сартай. Тий. Яастан ялхаараа юм шүү дээ. Жохон ба. Эхнэр бол одоо ерөнхийдөө бэбигээ хараад гэртэл байгаа ч тийм. Одоо ер нь бол тийм Зундаа ч юм уу өвлийн амралтаар бол тэр хэд наашаага ирүүл ястан ирүүл агарна. тий. Им байна. Ер нь одоо намар маар бол энэ чинь авчираад хичээл амсны дараа хавар. Энэ хичээл хэмжиндөө. Энд чинь онцдгүй да. Гэр орон тогтох цаг багтаа ажиллах гэж бодох юм би те. Баг. Ер нь тийм үү. Гэр бүлдээ ер нь бол зуны амралт маамралтаар хөдөө гадаа зугаалах. Гэр бүлдээ ер нь бол цаг зав зарцуулж чадахгүй шүү. Ойр хэдэн жил ерөөсөө л ажил амждаг. Ерөөсөө ажил. Тийш ерөөсөө явж чадаагүй. Удаан олон оноор тийм хөдөлгөөн их боломж нь байхгүй тийм. Баггүй. Бас одоо өвөлдөр дээр ажилладаг дүүнер маань бол бас гүрэж энэ ажиллыг бол дааж энэ өдөр шөнөгөө нойргол зүтгээл байна одоо тэгээ. Нөгөө дурам зориг өгөхийн тулд одоо ингээд бас байнга очиод яах вэ гэхүүг бол ажиллах цаг гаргаж байгаарэ. харин тэр бас Одоо бас ингээд хүүхдүүд том болж байна, төрнж юм те. Гэдэг хүний чи орон за. одооноос тэрийг айгуу сайн ойлгож эхэлж байна. Харин тий. Гэр бүлтэй өрөөхтэй цаг зав зарцуулахгүй болохгүй мэн гэдгийг бол 40 ихээр л ойлгох юм л. тий. Гарыг те. За Бас. За ирж яваа цаг гэсэндээ бид хоёр одоо гадаа гараад ирсэн. Янзын сайхан дулаахан байна да. Одоо яг бид хоёрын зогсож байгаа энэ бол хонсон байрнаасаа жоохон хоошоо хойд зүгтэй тий. хойд алтаа. Артаа талдаа одоо өхрийн болон ямааны Тий. одоо суур дээр ирсэн байна тий. Тий. За танилцуулах хоёлаа. За ер нь бол энэ Эрдэнэшийн Даршаараа ерөнхийдөө энэ жил туршилт хийгээд ноодрын чиглэлийн ямаа үржүүлж байгаа манайх. Аха. Тий, залааж ирсэн тэгээд Баян хонгороос ирсэн ийм цагаан ийм ямаанууд дээр Өр Монголын орцын арсын цагаан ямааны хуц уханд тавьж байгаа. За. Тий, ер нь бол ноодрын чанарыг сайжруулах, микроны чанарыг сайжруулах, ямааны цусыг холдуулах, бас генетик үйлдвэрлэг байдлыг сайжруулах юм зорилготой ямаа үржүүлээ явж байгаа. Арвсын цагаан ямаа гэдэг нь одоо яг ер нь бол аль вэ? Энэ одоо ноос усгтэй энэ мөн үү? Тий, одоо энэ бас нэг борлон явж байна. За. Ер нь яг бусад ямаага одоо ноолоор ихтэй, ноолооны гац сайтай, микро өндөртэй ийм ямаа тийм байна тий. Ноолорн дотор одоо хамгийн өндөр үнэлгээ сайтай, хамгийн өндөр үнэлгээтэй юм байл л дээ. Тэг яг энэ микрон сайжруулах гэхээр ширхэн их нарийн ширхэгтэй. Тэгээ ноолорын гац сай ер нь нэг борлонгоос бол хаврын үлрэл самсан борлоныг 600-аас 800 г гард юм билээ. Бүр том бүдүүн ухнаас нь бол 3-аас 3.5 хил ноолор. Ийм ямаанаас нь бас 2.5-аас бас 2.800 г ноолор авдаг юм билээ. Би бас өөрөө Өвөр Монголд энэ арсын цагаан ямнааны үржүүлдэг айлуудаар бас явж үзсэн. Францад одоо нөгөө загварын шоу моон дээр одоо нөгөө тэмцээнд ороод тэр арсын цагаан ямаа хамгийн нэгдүгээр байр эзэлсэн юм билээ. Тэгээ би тэр юг үзэнгүүтээ ер нь энэ ямааг оруулж бидний яагаад хижээж болохгүй гэж мал дээр үйлдвэр хөгжлийн сайжруулж болохгүй гэж бодоод ийм ямаа хитэн ухаан оруулж ирээд энэ ямаан дээр үржүүлж байгаа. Ингээд бүр явж идэг ноолор юм шүү. Тэгээ ер нь бол юм байна зүг. 20-од арсын цагаан ямаагаа үлдсэн нэг 150-60 залааж инстэй цагаан ийм ямаа байгаа манайд. За. Хавар шиг. За цагаан ямааны суурин бол нэг юм. Энд чинь тэгээд ингээд байнгын малгайтай, тэжээлтэй, дулаан байртай. Тий, ер нь бол яг энэ бол малчинтай. Энд ч одоо нөгөө цахилгаан саасын нэг энэ жилийн юм хүлэмж сарвч бариад өгсөн байгаа. Ерөнхийдөө яг цагаан ямааны дурдаад ярихад бол яг цагаан ямааг бид нэр ихээр үзүүлэх юм бол энэ хятад улс руу одоо байнгын зумлгаанд нийлүүлэх бүрэн боломж байна. Хятад Вьетнам руу одоо сая засгийн газар Вьетнам руу ямааны мах нийлүүлэн зумлсан мах нийлүүлнэ гэж мэдээлэл явж илэн шүү дээ. Мэдээлэл гарч ирлээ. Ер нь энэ цагаан ямааг ихээр нь үзүүлэх юм бол заавал энэ ямааг бэлчээр сүйтгэхгүйгээр байран малгайтай одоо энэ Эрдэнэ шишийнхаа суур баазыг төрхөө ашиглаад хаягдал дайвраар энэ ямаага тижээгээд нэмэлт жоохон уургийн агуулмжтай тижээлээ үйлдүүлээд намар нь энэ тойлондоо энэ олон зуун ямааг үржүүлэх юм бол бид байгалаа талхлаад байхгүйгээр
зүгээр ингээд бордох маягаар тижээждэг, дайвраараа ямаагаа тижээждэг, хавар ноолороо зарчдаг. Ийм системээр хөгжүүлээд хагас эрчимсэн байдлаар үржүүлээд явах юм бол бас ямаа ч бол олон давуу тал байна шүү дээ. Сүүн хашил өгдөггүй, хамгийн сайхан ааруул болдог, цагаан эдээ юм бол цагаан ямааны сүүгээр одоо илэг мэлэг мотой хүмүүс уудаг тий. Олон давуу тал байгаа. Ноолуур нь үнэтэй, сүүгээр нь ааруул эзгий хийж болж байна. Давхар энэ газар тариалангийн тойл, дайвар бүтээгдэхүүнээр ямаа үржих бүрэн боломжтой гэж харж байгаа. За. За энд бол үхрийнх баг шиг үнэ тий. Тий, энэ үхрүүд бол одоо манай энэ борлуулж байгаа Эрдэнэ шин тааш болоо энэгээр нөгөө тижээлэр баатраар орж исэн. Тижээлэр сольсон үхэр гэх юм уу? Тийм байна. Одоо Эрдэнэ шишийнхаа тижээлийг өгөөд оронд нь үхэр авсан юм тий. Тижээлэр үхэр солигээд тэр 8 гэсэн ийм үхрүүд орж исэн. За. Тэгээд ядарсан үхэр мөрөг одоо сүйд ирсэн жоохон ядарсан муудсан турхаа үхрүүд ч гэсэн авчираад тижээлэр сольж байгаа. Манай компани гол зорилго нь бол одоо энэ их хэмжээний 10-15 мянган тонн тижээл тарьж ургуулах хүчин чадлаа. Ер нь бол нэг 2-3 мянган үхэр малчтаас гар дээрээс авах. Мөн өөрсдийн цөм цөрөг бүрдүүлэх. Одоо нэг компани төсөл хэрэгжүүлээд хөрөнгө оруулалт хийгээд үхэр авъя гэдээ явахаар яг ингээ 300-200 зарах аж ахуй Монгол байхгүй шүү дээ. Тэгнэ. Байсан ч 15-6 сая, 12-3 сая болсон. Багадад 8 сая болсон. Тэгэхээр яг хоо энэ их тижээл тарьж байгаагийн гол зорилго нь бол малчтаас хямд үхэр аваад одоо энэ хавар тижээлгүй болсон малчтаас тижээлийн нөгөөд юм уу мөнгөөр нь амьдын жингээр нь бодож аваад үхэр үржүүлээд борж шахах. Давхар манай компани одоо энэ халимаг үхэр Герфорд хар ангус, улаан ангус гэдэг Оросын холбооны улсаас бас үхэр авах зорилго тавьсан байгаа. Энийг одоо цагаан сарын өнгөрцөн байгаа. Энэ 6-7 сард юу нь бол үхрийг импортоор бас 300-аас 400 үхэр оруулж ирнэ. Тэн дээр сүү махны үхрүүд оруулж ирээд энэ тижээл байгаа энэ нөөцөн дээр тодгуурлан үхрийн аж ахуйг бол бас өргөжүүлж байрна гэсэн тооцоотой. Ер нь бол одоо энэ овоосон шорын ард нөгөө Эрдэнэшийн даршиг 8 нөх ухаад ингээд дүүргээд хийсэн байгаа. Хийсэн байдаг гэж тий. Ер нь бол цаанаа нь бол үхрийн аж ахуйг бол хөгжүүлэх тал дээр бол бас төлхөө анхаарах юм байна тий. Манайх ангус болон халимаг үйлдвэрийн үхрийг Монголд нутагшуулж бас үржүүлэх байгаа тул хувь хүн болон албан байгууллагуудтай хамтарч ажилланаа. Чамаас одоо тэгээ хүмүүс ирээд ийм одоо Эрдэнэ шишийн талбай одоо юуг түшгэлсэн ч үгүй юм уу ийм хагас эрчимчсэн гэх юм уу ийм одоо ферм байгуулъя гэж зөвлөгөө авъя гэвэл нээлттэй юу? Нээлттэй тийм. Ер нь бол яг би ч зав жилөөгөөр нөгөө сайтан сүрэг гэсэн пэйж дээр ер нь бол яг оруулаад гэдэг. Оруулаад мэдээл малчид хэрэгтэй, уураг гэж юу вэ, эрдэс гэж юу вэ, пермекс гэж юу вэ, малыг яаж хийжээх вэ яг зөв тийм орчуулгууд орчуулаад ерөнхийдөө өөрийнхөө хүрээнд тавиад хүмүүсээс мэдлэг төгөө мэддэг нь бол мэддэг юм. Тийм ба тавиад явд хүмүүс шиг уншаал ам цайлаа байж үгүй. Ганц хэвэг ч юм уу, ганц дарс ч юм уу, нэг төрлийн тижээлийг өөрөөсөө мал төгөөд мал хизээс гой сайхан болохгүй. Олон төрлийн эрдэс минерал, уургийн агуулмжтай буурцаг дурмал, энерги өндөртэй ийм тижээлүүдээр хасаж явж иж ер нь холимог бүрэн айлгатай тижээл, хүчит тижээл гэдэг байгаа гэж гол зорилго нь бол ерөөсөө тэр. Тим тижээл өгөх хэрэгтэй. Ер нь бол энэ яг хаа цөөхөн хүнийг 160-аад төгрөг байгаа зөвөр нэг тижээлээр сольж мэлсэн тийм өхрүүд байгаа. За хүрийн сүрэн бол цаашдаа бол тэл том бодлогоос тавьчихсан л байгаа. Тийм. Аль болох энэ Монголын эрс дээр суур амьсгалд заавал дулаан байр сарвч гэхгүйгээр халимаг өхөр, Герфорд, Ангус гэдэг тийм өхрнүүд хийх бодол төлөвлөгөө зорилготой байгаа юм. Тэ энэ болохоор яг манай нүхэн дарсны хэсэг байна. Ер нь ингээд даршаа ногоон дээр ногоо мас дээр нь хурааж аваад гэрчиж жижиглээд үртэй иштэй навчтаа ингээд даршлаад нөхөнд ингээд хийгээд дүүргээд дээр нь эсгээ трактораараа нэгтэршуулаад ингээд даршилчдаг. Одоо ерөөхдөө энэ намар 9 сараас хойш ингээд даршсан дарш байгаа. Одоо ийш ингээд үзэх юм бол ийм мунтаг эслэг үнэртэй. Үнэр нь бол тийм байна. Амар эслэг юм. Ер нь яг энэ нөгөө мал бодчих гэж яриад байгаа өхөр ямаа хойно сүү махны өхөр төх юм бол ер нь эслэг өндөртэй гэж яриад байгаа чинь Шингэц нэгдүгээр сайтай сүүний өхөр ялангуяа энэ эслэгийг ижиж сүү бүрдүүлэхэд нэн тохиромжтой гэж үздэг. Дэлхийн нийтээрээ манайх ер нь нийт тийм 8 нөхөнд дашаа дарсалсан ихний 3 нөхөн одоо ингээд борлуулалтанд дуусаад захиалга
айлуудаа зараад тэр нь бол ингээд 3 дахь нөхөө дуусчих юм. Тэгээ ингээд булаад нэвтэршүүлээд агаар авахгүй сүү өвчлийн бактери нь энэ ч үрждэг гэсэн үг байхгүй. Тэгээ одоо ингээд харах юм бол энэ эдний ши үр мөртэйгээ ингээд явж шít одоо энэ хараа. Тийм байна. Нүдээр харах юм бол эдний ши байна. Одоо ингээд энэ хараа. Энэ будаа энэ голдоо явж байгаа. Тийм байна. Бусад айлын даршиг бол нэг манайх ургацсан гүйцэд ургацсан учраас энэ эдний ши будаа ихтэй юм даршихгүй. Тий. Тэгээ ингээд ислэг үнэр бол амар үнэрч байгаа ч. Тийм байна. Үнэр бол. Ингээ XG-гээр ухаад авчихдаг. Тийм байна. Ер нь одоо ингээд эдний ши ингээд байх жишээ тараа. Ийм будаа өртөйгаа. Тийм байна. Бөөнд. Ингээд юутэй бүгдээ дарсалчдаг байхгүй. Тийм байна. Ингээд дарсалдаг дарс гэдэг зүйл минь байна да. За тийм байх. Одоо энийг яг хуу яриад байгаа гол учир маань ер нь бол байгалыг энэ бичээрийг сүйтгэхгүй тулд их хэмжээний маасны ургамал учраас эрдэнэ шиг бид нар их тариад дараа жилүүдэд одоо үнийг хямдхан болгодог нэг тооны нэг 350 мянган төгрөг байруулсан аж ахуйнуудаа нийлүүлдэг ханган нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тийм болгож ш нөгөө халбагаа томсгох. Ерөн өшөөж энэ олон компани эрдэнэ шиг маасаар нэг тарих юм бол бидний эсвэнцэн аж ахуйг хөгжүүлэх гол төлхөөр тижээлийн бааз болж чаднаа. Эрдэнэ шиг бол тэгээ одооноос ерөнхийдөө зардлаа иймэрхүү зардал гарах юм байна. Ийм юм дээр хөрөнгө мөнгө хэмнэх юм байна. Ингэж тариул бид нар бас ашигтай ажиллах юм байна. Малчтад хямд тэнцэлийг ингэж нийлүүлвэл болох юм байна гэсэн эдийн засгийн тооцоо одоо л яг гарч ирж байна. Тэгээ ер нь явандаа ахаад тариалтын тоныг борлуулж болох юм байна. Илүүдлээр нөхөр малаа дижих юм байна. Цаашдаа ингэж ажиллавал болох юм байна гэсэн ерөнхийдөө одоо нэг юм юугаа олж авах шүү дээ. Тий, нэг баланстай болж шүү дээ. Сая та харсан бах энэ 570 га дээр ингээд эрдэнэ шишээ хурааж авангууд хөнгөн хаягдал одоо нөгөө компаниас үлээгдээд маш их хэмжээний ингээ хөнгөн хаягдал хаягдж байгаа. Энэгээр одоо манай энэ аймаг сумын иргэн тойронд аж ахуй байгаа тойрол байгаа малчид бол ингээ сайхан пойлонд энд өвлөж малаа олж байна. Энэ олон бас малчдыг тижээлэнд нь бол хэмнэлт болж байгаа шүү. Тийм болж байгаа. Сайхан тийм болж байна. Харин нутгийн хүмүүсээс түрүү санаанд асуухад бол тэгж л манай энэ хаяа сумдуудын малаа бодох юм бол яг чи ойрхон байгаа малууд бол хамаагүй тархтай тий. Хамаагүй илүү өвлжөө дуусчихнаа л гээл. Тий. Ер нь бол яг хаа малчтад гээд энэ нэвтрүүлгийг дайламдуулаад хэлэхэд бол манай малчтад ерөөсөө тижээл авахтаа уургийн агуулмжийг үзэж харах, шинжилгээний бичгийг үзэх, уургийн агуулмжинд юу орсон байгаа. Шар буурцаг, ванду, эрдэнэ шиш, фермекс, давус тэгээ сайн цэвэр будаагаар хийж гинүү. Эдрийгээ сайн үзэж хараад тэрэн дээрээ сайн судалгаа хийгээ залхуурахгүй одоо сошиал ном сэтгүүл унших, малыг ямар эрдэс бодис уураг юугаар тижих ёстой юм гэдгийг ер нь бол интернетээс сайн унших хэрэгтэй юм байна тийм. Ялангуяа ингээд ферм хийж байгаа миний үеийн залуучууд их шахнаас ч гэсэн одоо хүн болгонд фермтэй гэж явдаг. Ерөөсө тижээл дээр анхаарал өгдөгөө, байр сав, арчилгаан малган дээр анхаарал өгдөгөө. Муу тижээлтэй. Нэг төрлийн юм аа л өгөөд нэг пиавны шар, нэг хэвэх ч юм уу ингээд нэг төрлийн юмараа тижээгээд байдаг. Мал тэндээс авах ёстой эрдэс минерал уураг тусаа авахгүй тул үх ашиг шимэн байдаггүй. Тэгээд тамир тэнкээс тийм малаас яаж орлого олох юм? Малаасаа орлого олж ийж олгосон орлогоороо тижээл авч өгч байгаа хүмүүс маань тэгээ нөгөө бизнесээс цаашаа явахгүй байх гэсэн доголд үүсч. За өнөөдөр би энэ Анрад компаниас Samsung-ийн компани юу энэ эрдэнэ шишний дарс авсан. Тэгэд одоо энэ өнгө нь одоо яг үнэхээр гой болцсон байна. Дотор нөгөө будаа бас байгаа. Гэхдээ энэ одоо яг энэ өнгийг харахад яг айгүй гой эсэглэн гой нөгөө дарш болцсон. Энийг одоо яг өхөр идэхэд яг нөгөө маш гой тижэл болцсон байгаа. Өдөр болгон одоо нэг өхөрт багагаар тижээж өгч байгаа. Энэ одоо нөгөө даар шийдсэн өхөр сурсан өхөр бол эдрийг айгүй хурдан тааргална. Тижээлдээ бид нар заавал их хэмжээний тоо ширхэг шуудагаар нь олон
боодол өвс Ихээр хэлэхгүй ихээсээ илүү. өгж байгаа тижээлийн завсар заавал энэ хаврын дачиг үед мал төлж явах үед заавал бид нар уургийн агуулгатай шар буурцаг, вандуу ийм буурц дурмуудыг заавал тижээлд өгөх хэрэгтэй байгаа. Эн чинь бол дангаа тэргүү тижээхгүй шүү дээ. Тижээлийн тодорхой 10% нь 20% нь бүр болохгүй бол 5% нь заавал энэ буурц дурмал өгөөч ээ. Эрс минерал, витаминыг заавал тэр фермексээр нөхөөч ээ л гэж зөвлөдөг. За. За зөвлөгөө манай малчид хөдөлмөрчд авсан баха гэж бодож байна. За хөдөлгөө ойлаа. За За маань нэг одоо яг энэ санц сон дээр тижээлийн үйлдвэрж байгаа хэсэг танилцуулъя. За тэгье. Тий. Одоо энэ чи яг манай бригадын маань төв тийм ээ. Тий, яг манай Бидний одоо хонсон байр чи энэ юм байгаа шүү дээ. Тий. Өчтөр орой ирээл нэг хүмүүсийн харуулж чадаагүй ийм гоё дүнзэн. Тий, одоо энэ ингээ ажилтны байрууд байна. Тийм байна. Энэ галтайгаа байна. Өглөөний мэндэ манайхаа. Залуучууд ирсэн чи ажил болж гинж шүү дээ. Тий. Энэ одоо ингээд бэлэн болцсон юунууд юм уу? Тий, эрдэнэ шишээ булаагаа цайруулад, үрээр нь цайруулад ингээ захиалгын дагуу айдуулгаа нийлүүлж байгаа. Аа, за. Нөө задгаагаар ачаар нэг одоо хоовон дээр ч юм уу шалаанцан дээр их ортохгүй байгаа учраас тооны савнд савлаад давхарлаад төрхөөр илүү их орж байгаа. Оо, энэ ингээд нэг тонн уу? Тий, ингээ нэг тооны ууланд шуудаалцсан байгаа. Тэгээ нүгээрээ үүдэндээ манайх пүүтэй. Захиалгын дагуу тэтэн тооныг авъя гингүүд ингээд каранаараа ачиж өгөөд, ковшаар өргөөд ачиж өгөөд олчдаг тий. Тэгээд дахиад Украин фермөнд нийлүүлдэг. Манайх бас нөгөө шим ундраг тижээлээ хийдэж шít. 22-ын үлдэр. Тийшээгээ татаад бас одоо энэ хавар түл малын тижээл ядаж муудсан малын тижээл бүрэн айлхтай сайлын Украин тижээлүүд хийдэг. Ийш орж үзэж болох юм уу? Ийш орж үзэж болно. Энд бас ингээд яа зүгээр техникээ хадгалчдаг үр юм уу? Энэ нөгөө хүүдэрч учраас ажилчид гадаа ажил хийхэд жоохон салхины өмөрлүүлээ. Энэ нар гарахаар энэ чинь бас хүлэмж маягаараа бас нэмэх 5-6 гарацтай болчдөг. Тэгнэ. Тий. Тэгээ эндээ одоо бас энэ Эрдэнэшийн даршаа бас энэ жил баяжуулаад улаан буудаа ийм тижээд бас гаргаж байгаа манайх. Оо за. Эрдэнэшийн даршааг нүхнээс нь гаргаж ирээд энэ хятадын Т-хамар гэдэг машин одоо эндээ Эрдэнэшийн дарш, кайц, шар буурцаг, вандуу, фермекс хийж хойж гутгаад даршийг баяжуулаад өвс хийгээд эндээ ингэж савлаад ийм хар ууттай ийм тижээд бас гаргаж байгаа. Энэ бол малын хөслөлт гэхдээ бас. Тий, бүх мал. Шуугахаа маханыхоо. Энэ бол дан өхөр, хон. Ямаа адуу бүгдэнд нь өгч болно. Оо за. Эрдэнэшийн шар буурцаг, вандуу, фермекс, кайц, давс, өвс, Эрдэнэшийн дарш гэдэг ийм орж байгаа. Супер холимог. Тий, ингээд ийм тижээ шууд задлаа шууд малдаа онгоцонд нь ижих ийм тижээ бас хийж байгаа. За энэгээр ингээд залуучууд одоо ингээд энэ тий ингээд кофтойгоо даршаа энэ машин руугаа хийж гутгадаг. Аа за. Энэ ястаа нэг шууны жаргалын орн биш үү навч бол. Тий ингээд шуу жижиг сумын төв 21 аймагт ер нь бол яг хөрөнгө мөнгө их олон зуун саяар үйлдвэр барихгүй ер нь бол ингээд аж ахуй түшиглээд ийм хөлөмж ийм машинтай байх юм бол ер нь бас хөдөө орон нутгийнхаа сум дүүрэг бас нүр ажлын байр болгоод бас орлоготой байж болж байгаа байхгүй. Заавал одоо энэ баруун аймагаас хотоос тижээд ачаад уус хоол завхандуу буулах шаардлага байхгүй. Тэгнь. Сум аймгийн засаг дарганаар ер нь сумын төвдөр аймгийн төвдөр нэг ийм жижиг орон үйлдвэртэй хүн бол бас хавар малчтад бас нэлээд том түлхүүц хэрэгтэй болоо гэж боддیں۔ Яг үнэ тий. За одоо ийшээ нөө цайруулж байгааг харуулъя тий. Тэгье. За энэ бол одоо ингэ яг цайрцсан. Би яг одоо энэ ингээд цайруулсан байна. Ингэж л гарч байгаа юм да. Тий. Шижир алтшил л шүү дээ. Жинхэнэ утгаараа хүнсний хувьсгал байгаа байхгүй. Энийгээр дангаас одоо малын тижэл гэж харахгүйгээр бид нар цардууд хийх хэрэгтэй юм билий. Яг сайн яг хүнсний софтын тариад цардуудын өвдөр авах юм бол одоо энэ хям, талах, нарийн бов зарим төрлийн чинь цардууд орд юм биш үү? Тэрхэн шиг мөстүүлэхийн тулд энэ цардуудыг ашиглаж эрдэнэ шиг ашигладаг юм билий. Бас энэ цавааны өвдөр, оюутлын өвдөр, даавны өвдөрийн цардуудыг бас өргөнөөр гадаас импортоор авдаг. Энийг бас бүрэн зогсоох боломж бидэд байна. Эрдэнэ шиг заавал ганц малын тижэл урсгалыг болов юм бас хараад хамтарч ажиллах технологич гадны ажиллаж исэн хөгжилтэй оронд ажиллаж исэн хүмүүс бид нар бас хамтарч ажиллахад бас бэлэн байна. Тийм мэрэгжилтнүүд байвал тийм ээ.
Эрдэнэ Юу шишээ. ямар бүтээгдэхүүн хиймээр байна. Тэтэл дээр нь хамтарч ажиллаад түүхийн эдийн нийлүүлдэг, тарж ургуулах тал дээр бол хамтарч ажиллах бас сонирхолтой байгаа. Одоо хэрэгцээтэй хүмүүс нь бас эргэн тойронд нь ийм салбарын чиглэлийн юм хийдэг, ийм эргэлхийлж байгаа хүмүүсээ бол бас манайхаа бас цааш нь холбоодоо холбоод өгөөрэй гэж те. За ерөнхийдөө бол өнөөдрийн бидний бэлтгэж байгаа нэвтрүүлэг ер нь бол жаргах тишээгээ боллоо. Фермер сайхан танилцууллаа. За одоо мал аж ахуйн ч үзлээ, харлаа, газар тариалангийн ч үзлээ, талбай гэж сонирхлоо. Тэгээ сум ор нутагт нь зорж ирсний хэрэг бүтлээ гэж бодож байна. Одоо гал морин жилийнхаа энэ сайхан алтан босхыг алхаж ороод удааг байхдаа хийсэн нэвтрүүлэг маань одоо маш амжилттай сайхан боллоо гэж манай баг хамт олонны хувьд бол бодож байна. Тэгээ бас бидний урилгыг хүлээж аваад нэвтрүүлэг бэлтгэх одоо бололцоогоор хангасан явдалд бол маш их баярлалаа. За та ч гэсэн маш их баярлалаа. За тэгээ юу хөдлөе доо. За. За ингээд манай зочж ирсэн цөөл их баярлалаа. Тэгээд цаашдаа 25 дугаар телевизтэй цаашдаа ажлын өндөр амжилт. За маш их баярлалаа. Тэгээд бидний бас сайхан хүлээж авсан явдалд маш их баярлалаа. За. Эргээд нэг бүр нэг сайхан өшөө том талбайтай тариад өшөө сайхан өргөжлөлт хэлээд ингэх үед бас эргээд уулзах хэрүүл дэвшүүлээ. За тийм. За баярлалаа. За баярлалаа. За сайн сууж байгаарай.